байцгаана өрхөн мөнд үзэгч та бүхэндээ өвлийн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нотго ярин нэвтрүүлэг нь хамгийн анх 27 зуны цагт үзэгч та бүхэнтэйгээ анхны дугаараар уулзч байсан бол өнөөдөр өвлийн улиралд дахин нэг шинэ дугаараар уулзж байгаа тун таатай байна. Энэ хугацаанд олон ч уран бүтээлчдийн дотоод сэтгэлийн гой сайхнаар та бүхнийг аялуулсан өнөөдрийн цэцэн маань ч гэсэн мөн гайхалтай сайхан уран бүтээлч нэгэн байгаа. Өнөөдөр Монгол Улсын Дуур бүжгийн Эрдмийн театрт 33 жил ажиллаж урлагтай эргэл буцалтгүй замраа холбож Монголын сонгодог урлагт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж чадсан Монгол Улсын гавьяач жүжигчин, Орос улбаны Бород улсын ардын жүжигчин, гайхалтай сайхан багш, хөгжим бүжгийн коллежийн дуулах урч дүрийн тэнхимийн багш, дуурийн дуучин Долгормаг та бүхэнтэйгээ уулзаж байгаа таатай байна. Сайн байцгаана уу. Оллоо телевизийн Нотго яриа нэвтрүүлгийг үзэж байгаа нийт Монголынхоо ард түмэн үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. Мөн шинэ оны гал халуун мэндийг хүргье. Маш их баярлж байна. Энэ 12 он бол надад одоо бол гайхалтай сайхан он байлаа. Одоо энэ том шагналуудыг Бурятын ардын жүжигчин 7 сар Алтрган наадам дээр авлаа. Сая Чингис хааныхаа сайхан өдрөөр Монгол улсынхаа гавьяач жүжигчин гэсэн алдар хүндтэй цолыг төр заскаараа үнэлүүлэн авлаа. Энэ бол гайхалтай сайхан он байлаа л да надад. Энэ Бурятын Алтрган наадам бол 2 жилд нэг удаа явагддаг. Бурят дууны сайхан наадам юм л да. Тэгээд анх бол зөвхөн Хинтээ аймгийн Дадал суманд энэ дууны Алтрган гэдэг дуу байдаг байхгүй юу Бурят ардын энэ дууны нэрээр нэрлэгдсэн тийм сайхан дууны тэмцээн эхэлж явагдсан байгаа юм. Тэгэл 4 жилд нэг удаа Алтрган наадам маань болоод эхэлсэн. Тэгээ яваандаа бүр өргөцсөөр байгаад олон улсын хэмжээний Бурятын ард түмний Алтрган гэдэг наадам болсон. Тэгээд бүр жилд энэ жил бол 10 дахь удаагийн наадам Оросын холбооны Чита мужийн агын тойрогт боллоо. Хуучин ганцхан дуугаар явдаг байсан бол спорт урлагийг ахуй заншил, хувцас, дизайн, кино, урлаг, шүлэг, дуу тэр гоо бүсгүй бүх морь, шатар гэдэг ерөөсөл бүх сэдв хамарсан тийм сайхан наадам болон өргөжж байна л да. Тэгээд манай Монголоос сая бол 600 гаруй зоч төлөөлөгчд оролцоод ирсэн. Залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж энийг бол маш их чармайн хөгжүүлж байна л да. Би бол Доронтой аймгийн Баяндун суманд унсын байгаа юм төрсөн. Тэгээд 3 настай Баян суманд Баян сумын иргэн гэж явдаг. Баян суманд өсөж өндийж туглаа хөөж хариулж тэр мөн тэр малынхаа хашаа сарвчин дотор дуулж энэ дуучин болох гараагаа анхан хүүхэд байх насанд эхэлж байсан байна л да. Баян сумандаа ингээд хүүхэд бага нас маань ингээд өнгөрсөн 10 жилдээ тэгээд дараа нь хөдөөчхөн техникум төгсөөд бас нутагтаа ажиллаж байгаад улсын багшийн дээд сургуулийн манай соёл урлагийн сургуулийн чинь анхных нь фундамент гэх юм уу кинодрам найрал дуулаач анги гэж байлаа л да. Тэр би найрал дууных ангийг төгссөн байгаамаа дуулаачийн мэрэгчлэр. Сонгодог урлагт хөл тавихад хөтөлсөн хүмүүс маань бол яхаа аргагүй Монгол улсын ардын жүжигчин энэ жаргал сайхан хуряхаа маань
ах маань юм байгаамаа. Би анхан кино драмын ангид иржсэн бол миний дуучин болох одоо тийм авьяасанд дуулахтай хоолын цар хүрээг харсан юм уу, таньсан юм уу? Чи одоо энэ дуулаачаа ангид ороо. Дуучин болох ирээдүй байна. Одоо сонгодог дуугаар ингэ яваа гэж одоо намайг анхан Өдлөмрийн Баатар баас хоолой те бас Өдлөмрийн Баатар багш бүрүүдэрж багшд маань намайг ингээд атгуулж одоо ингээ өгжсэн юм аа. Одоо энэ жаргал сайхан ахтаа би багштаа бүрүүдэрж багштаа одоо хязгааргүй баярлаж миний одоо сайхан энэ авьяас билгийг харж энэ сайхан замд оруулж өгсөнд нь маш их баярлж талархалж явдаг. Одоо үнэхээр урлагийн хүн бодоод байхад ерөөсө бурхан л одоо тий авьяасыг бас бурхан хайрладаг гэдэг бас үний юм шиг байгаа юм. Тэгээ энэ авьяасыгаа одоо сонирхлохоо дагуу одоо өөрийнхөө одоо мөн их сонирхлын дагуу хөгжүүлж, хичээж, хөдөлмөрлөж одоо ингээд сайхан хөгжүүлснээр одоо улам сайхан одоо урлагийн одоо алдартай дуучид одоо жүжигчид болдгийм байна л да. Одоо тэр ер нь манай монголчууд бол бүгдээрээ сайхан одоо сайхан хоолойтой манай нутаг ус байгаль дэлхийн маань хичнээн сайхан билээ. Би бол одоо сайхан хангай ус мод одоо ингээд хосолсон их сайхан одоо нутагтаа одоо уулз голын ирэг дээр олон голын ирэг дээр өссөн хүүхэдэлтэй жавар тушууныхаа өвөрт одоо ингээд гүйж өсч үндээсэн. Тэгээ тэр сайхан одоо байгалийнхаа одоо хүчээр одоо их эрдүү сайхан хоолой бурхан одоо бас надад заяасан юм болоо. Бага наснасаад их сонирхолтой ингээл одоо их сонсоход их сайтай хүүхэд байсан шиг байна. Араажуу тэр үед юм зурагт байсан биз дээ. Араажуу ингээл тавиад хүн дуулахад тэрийн дагаад одоо дуулдаг байсан. Одоо бидний хүүхэд үеийн л одоо тэр хөсөл мөрөөдөл тийм ээ тэр хөшигэн дээрээ эмэгтэй хүүхэд болгон л одоо орныхоо хөшигний өмнө тайз болгоод одоо дуулдаг. Тийм л одоо авьяастай тийм л одоо хүүхэд байсан. Би одоо ер нь жил болгон одоо ингээл амрахтаа нутагтаа одоо өөрийнхөө суманда одоо очиж амардаг. Одоо дархинтын голдоо тэнд одоо өндөр настай 80 хэдтэй одоо 80 гарцсан одоо ээж маань одоо нутагтаа одоо сайхан малаад одоо дүүнэртэй манайг амьдарч байдаг. Тэрэн дээрээ очиж одоо тэдэрт дээрээ очиж би сайхан ирч хүч аваад дархинтынхаа голд улзын голдоо шумбаад онон голдоо шумбаад одоо мойл жимсээ түүгээд нутаг орноороо ингээ сайхан яваад одоо сэтгэлийн таашаал аваад одоо ингээ ирдгээ. Урлагийн одоо залгамжилсан би бас олон хүүхэдтэй. Тэгээ одоо урлагийн одоо яг залгамжилсан бол одоо хүү маань бол одоо бас хөгжимчин. Тэгээ бас филармоны Баян Монгол чуулган хөгжимчин. Бэр маань дуучин. Тэгээ бас ингээд бас урлагтай бас урлагийн бас одоо ер нь залгамжилсан гэх юм уу да тий. Бусдын дандаа одоо тэгэл одоо хувьдаа өөр дандаа дэд мэрэгжил эмч багш химич гээл одоо цэргийн ч хүн байна одоо тэгэл одоо бүгдээрээ дор бүрнэ ингээд ажилтаа одоо ингээд сайхан амьдарцгааж. Урлагийн хүн байж урлагийн гих эрхэм овгоор овглуулж явахын сайхан нь түүний хувьд яг юунда байдаг юм бол одоо эмоц гэж тийм ээ сэтгэлийн эмоц гэдэг одоо урлагийн бид нар тэр эмоцоор л сайхан амьдарч явдаг байх л да бид нар. Тэгэл дандаа л одоо уран бүтээлч хүн бол дандаа л одоо тийм л одоо ер нь нас тий насаа нэх бодохын одоо чажтай бол хоолой гарчл байвал тийм юм дуулна одоо юм бүтэн ард түмний одоо баярлуулж одоо шоу сайхан уран бүтээл хийхийг л одоо хүсэн мөрөөдөж тэгэл одоо тэрийг одоо биелүүлж одоо дууснараа тэргөөрэ кайф авч одоо ингэж л та
явдаг л да. Бидний үед бол бас маш сайн одоо бас шигшиж тийм ээ. Одоо гэдэг юм уу шалгуураар бас ингээд авдаг байсан л да. Тэр бас цөөхөн одоо нэг англи байсан. Тэгээ бас тэр үеийн одоо багш нар бол гайхалтай одоо мундаг сайхан одоо багш нар байсан л да. Одоо энэ миний багш Бүрүүд Оржгой, Заагц Зуран багш, одоо энэ Жаргал сайхан багш, тэгэл ерөөсөө мундаг сайхан одоо найдалмаа багш гэл одоо энэ заа харгаа одоо их сайхан залуу үедүүд байсан, бидний багшилж байсан. Тэгээд тэр тухайн үедээ бол бас л хөөхөл юм чинь тийм ээ, залуу байсан юм чинь одоогийн үетэй харьцуулахад одоо интернет одоо тийм ээ, энэ одоо сайхан одоо холбогдох, үзэх одоо сонсох юм маань бас их ховорхон байлаа штэ. Яг сонгодог одоо дуучин бол гэхэд бид нар дуурийн театрт ирэл очиж одоо дуурайа үзнэ. Дуурийн дуучтайгаа одоо дуурайч те одоо ийм л дуучин болно гэж одоо ингэж мөрөөдөж дуурайа одоо үзхийг тэгэл хөгжим бол одоо Петромонтол очиж явдаг. Одоо бол одоо ингээ интернет одоо ингээ хөгж цаанаас ч гэсэн авж जैन зурагтаар одоо мундаг том сайхан дуучид гарч байна. Дуулж जैन тэрийг одоо сонирхож сонсож जैन. Өөрснийх нь бас ингээд авахааж одоо самбаа бас их илүү одоо болцсон байна. Тэгэл одоо хэн одоо сайхан хөдөлмөрлөж хэн сайхан ухаан зарнав одоо сонгодог тэр урлагруу тэмүүлж тэр одоо тэр хөгжмийг мэдэрч тэр нандин сайхан тэр утсыг тийм ээ тэр хөгжмийг сонгодог урлаг гэдэг маань маш тоник одоо бас их сайхан юм шүү дээ. Зүгээр нь одоо нэг сайхан байгалийн хоолоогоор нэг ардын сайхан дуулах биш тийм ээ. Тэр хөгжим дотор орж тэр нотыг мэдэрч тэр одоо паустер бүх юмыг ойлгож одоо тэгж одоо сайхан үнэхээр залуучууд маань одоо маш их сайхан ажиллаж байна. Одоо манай дуурин театрын одоо залуу дууч тэгээд одоо гадаадын одоо том тэмцээн уралдаанууд явал одоо ерөөсөө гран-приг нь гайхуулж шүү дээ. Одоо саяхан манай сургуулийн 55 жилийн ойгоож өнгөрсөн сая 18 хөгжим бүжигээр одоо коллеж байгуулагдсан. Тэгээ сайхан одоо маань их олон шатлалтай одоо танхимын багшлал концерт одоо их өгөөжтэй их сайхан ингээд тоглолтууд болж өнгөрсөн. Өсөгчд манай хөгжим бүжиг одоо төгссөн оюутнууд энэ дандаа Улаанбаатар тэмдэглэсэн. Энэ гэрэл аснууд нь одоо ингээд төгссөн төгсөгчд маань одоо ингээд Дуучин Долгормагийн тухайд тэр бүр хэн бүхэнд заяагаад байдаггүй сайхан хоолойтой дээр өөрийн мэдсэн сурснаа үр ачтаа заамун олон сайхан дуулж сурахыг хүссэн хүмүүст өвлүүлэн үлдээх ачтай үйлсийг хийж яваа бас нэгэн ачтан багш үлээ. Тэрээр өдгөө Монгол улсын олон алдартныг төрөн гаргаж бас үнэхээр хүлийг дөрөөнд гарыг нь ганцхан нь хүргэж чадсан Монгол улсын хөгжим бүжгийн коллежид багшилж яваа ачтан багш үлээ. Одоо 10 жил багшилж байна л да. Тэгэхдээ иллюстратор гэдэг одоо ингээд төгөлдөр хуурч концерт мистер хүүхдүүдтэй одоо өөрөө дуулж одоо яаж одоо концерт мистер хүүхэд одоо дуучинтай яаж харьцах вэ гэдэг тийм хичээл одоо бас иллюстратораар одоо хичээлдэж цагийн багшаар ажиллаж байсан бол одоо 2006 оноос хойш одоо ингээд дуучинтай дуучид одоо өөрөө гарын одоо шавья бэлдэх одоо ажилдаа одоо дуучинд одоо өөрийн одоо хоолой тийм ээ одоо үйлсэн заа харгаа одоо дуучинтай зааж байна. Дуурин театртаа бол одоо 33 жил одоо дууссан та. Манай сургууль чинь нодын одоо энэ шинээр ингээд ашиглалтанд орсон шүү дээ. Энэ сайхан гоё хөгжимтэй одоо ингээд бүх юмыг ингээд бид нарт ингээд манай сургууль одоо уралдаг одоо уран сайхан одоо залуу үеийн дэмжиж тийм ээ одоо ингээд энэ сайхан сургуулийг байгуулж өгч байна гэж би боддог. Тэгээ энэ тэнхмийг бол энэ манай ардын жүжигчин Жаргал сайхан одоо багш маань тэмцээ шавнар нь санаачилж одоо виртүрийн одоо виртүр гэдэг хамтлаг байна да. Одоо энэ нэг сайхан дөрвөн сайхан залуу вэ. Одоо тэдний сайхан гарын одоо тэр хоёр сайхан шавны байдгийн тэднэр санаачилж өшөө олон одоо шавдрын санаачилж одоо энд байна л да. Энд одоо энэ эднэр маань санаачилж энэ танхимыг тогтчулсан юм байгаа. Тэгээд одоо сайхан сэтгэлтэй бас бурядын сан тэгээ ар гэрийнхэн одоо өөр хүүхдүүд нь манай жагаа багшийн ханин байна. Одоо сайхан 3 хүүхэд нь байна тийм ээ. Чингис гээд сайхан дуучин байна. Ариуна гээд одоо том одоо концерт мистер бас охин нь байна. Одоо том багш. Одоо сая хятад бас багшилж байгаад ирсэн. Нөгөө оюуна гээд нэг охин нь болохоор эмч. Одоо ингээд энэ хүүхд гэр ар гэрийнхэн санаачлага нь ийдээд энэ сайхан одоо танхимыг одоо байгуулж өгсөн юм аа. Тэгээд одоо энэ сайхан багшийнхаа одоо
танхимд одоо миний хурайхай одоо хүргээх гэсэн энэ танхимд одоо манай танхим та одоо бас энд одоо ажилдаа энэ одоо энд нь одоо ажилт гэж намайг одоо энэ намар би энэ одоо ингээд орж ирсэн байгаа юм. Одоо манай энэ сургууль бол одоо ерөөсөө нөгөө бага одоо ангитайгаа тий одоо дунд гээд одоо ингээд сургууль юутайгаа нийлээд бол олон л доо. Манай одоо ингээд тэнхмийн хувьд одоо ингээд ярихад дуулаачийн танхим гэж байна. Хөгжмийн одоо тий дээвэр хөгжмийн танхим гэж байна. Бүжгийн танхим гэж байна. Одоо утсан хөгжмийн танхим гэж байна. Циркийн танхим гэж байна. Одоо тэгэл энэ мэтлэнгээр одоо ингээд 7-10-аад одоо манайх танхим тий. Тэрэн дотоос манай одоо дуулаачийн танхим бол одоо энүүхэн хавьда. Манай дуулаачийн танхим бол одоо 10-аад одоо үндсэн багштай. Тэгээд манай дуулаачийн танхимыг бол урт насны багш маань одоо биднийг одоо ахлан одоо хариуцж явдаг. 20 дугаар зууны манлай дуучин тий ардын жүжигчин төрийн шагналт одоо сопран хоолын одоо гайхалтай мундаг одоо Монгол улсын одоо авийн жүжигчин бүтэд багш байна. Одоо дуурийн дуучин бас сопран хоолой тай. Одоо нөгөө хоёр салаа гэзэгтээ сувдаа гэдгээр нь одоо таних бах тийм ээ тэр нөгөө кино хөө гэрлэх төглөө. Сувдаа багш маань байна. Монгол улсын авийн жүжигчин туул багш маань байна. Энэ мэтлэнгээр одоо ийм сайхан шилдэг одоо багш нараар өдөр дуулсан одоо манайд одоо дуучдууд одоо бэлтгэх гээл одоо арынхаа одоо залуу хойч үе одоо дуучтай бэлтгэл бид нар ингээл шалгалт төхөөл ингээл одоо та нарыг ирэхэд нилээ ингээл бурхамдуу сууж исэн орж байсан баг та. Би харин яамсан азар бурхан надад би ингээ бурхандаа бас баярлж явдаг шүү дээ. Ямар гоё надад ийм сайхан хоолой заяагаад бас одоо ингээд бас ийм сайхан одоо тий миний дуртай одоо мэрэгжлийн минь би бас ингээ сургуулиа төгсөөд ингээд ажиллаад эргээд бас багшлахыг бас их дуртай. Бас өөрөө сонирхолтой хүнд бас их зааж одоо ингээл бүр багвахтаа тэгдэг гэсэн. Тэгэл одоо бурхны л одоо нэг заасан замаар гихчээр одоо ерөөсөө яаж одоо тэгж ийм сайхан одоо надад хувь тавилан олдсон юм бол доо гэж би бахархаж бурхандаа дандаа бас залбирч явдгийн штэ. Өглөө болгон явтаа ажилдаа ирэхээрээ тэгэл одоо хүүхдүүдийнхаа төлөө энэ оюутнуудынхаа төлөө маш их санаа зовн шалгалт байрч үе за би ч бас шинэхэн одоо бас залуухан багш одоо юу хийснэ өөрөө бас ингээд ойлгуулж чадахгүй янз янзын хүүхд тийм ээ бас байна штэ. Өглөө болгон сургуультай одоо хүүхдүүдтэй хичээлхээр одоо эртэн болсон сургуультай орж ирдэг. Тэгэл энэ таслуулсан юм чимээ шуугаар одоо гам уншиж байгаа тасгал сургуулийн тохиолдол мэдчихэж байгаа одоо энэ чимээг үлдээ одоо бас амьдрэх бас их хэцүү. Одоо өөрөө ирэхгүй одоо ингээд энэ чимээг бол жоохон одоо зав ахаар өгүүлээд байдаг болчт юм биш. Өн сонирхолоор ороод ирсэн авиас нь жоохон одоо баахан ч юм уу хөдөөнөөс л одоо 10 төгсөөд ямар ч одоо өөр ганц одоо дуур гэж юу байдгийг мэдэхгүй л одоо дуучин болно гэл одоо ингээд ороод ирж байгаа хүүхдийн чинь одоо нэг сонгодог урлаг лөө тэр лөө ноот одоо тэр юу мэдрүүлэх гэж бас их үйлээ үзэж байгаа юм л да бид нар урлагийн хүнийг их амархан тайзан зэр гараад ингээд дуулаад одоо ингээд тийм ээ бас сайхан дуурийн дуучид ингээд үргэлж ингээд явж идэг юм шиг байдаг. Тэрний чинь цаана одоо тоо бодлогын хүрд гэдэг шиг ноот хөгжмийн онол гэдэг маань одоо маш нарийн юм байдаг юм баггүй юу? Одоо тэр өдөр даачаа хараад хөгжмөө за юм пауз за юм дээр ингэ сэтгэл гаргана өшөөж үжиглэнэ гэхшээ маш их юм авцалдаатай нэлээд бас их авьяас шаардна. Тэгээ энэ болгоныг одоо яахын тулд нэг айдаа жижигхэн айрыг дуулуулахын тулд маш их хүч хөдөлмөр гарна. Хоолойг нь сайхан бид нар онгоолгоод өгчин өөрөө бас тэр хүүхэд ингээд ойлгохгүй сэтгэл нь одоо тэр юу руу хөдлөгдөхгүй бол ингээд бас айгүй хэцүү. Яаж яагаад яана одоо өөрөө дуулаад хүртэл одоо ингээ үзүүлнэ одоо ингийн амьсгаатай ноцолдно байрлалын ингээд бөөрөнхий одоо сонгодог болгоно гэх мэтлэнгээр маш их юу тэр болгоныг бол одоо ингээд шүн хүртэл сэлчээд одоо бодно штэ за энэ хүүхдийг ингээд үзүүл яах вэ заавал юмаа цээжлэхгүй одоо хилдэг нь хүртэл орос хэл яах вэ тийм ээ тэр чинь хүртэл ингээд заа тэр хэлийг хүртэл дуудлага нь тэр нотон дээр тохируулаад тэгэл ингээл бол нухаад байна. Нухаад өөрөөс гарахгүй ч ус юм байна. Бас багшлах бас багш болох бас үдийл байгаа байхгүй юу? Тэгээ бас гарын шав гаргахад тийм ээ.
сонгодог гэдэг маань ухаандаа л одоо дэлхийн одоо хэмжээний юм байхгүй юу те. Одоо хэлээрээ бид нэг ингээ ярилцаад ойлгоцдог гэдэг шиг сонгодог урлагийг бол одоо ингээ ноото хараал тийм ээ одоо харьцдаг. Монгол улс орныг одоо ухаандаа сонгодог урлагийнхэн төвшин ямар байгаагаар нь одоо тий дуурийн театр тай байна уу хичнээн одоо дуур одоо балет тавьсан. Тэнд одоо хичнээн одоо гадны дуучид бүжигчид орж ирж одоо манай ч Америкийн бүжигчид энэ төр ирээл одоо бүжигдэл тийм манай улсын чинь бас ингээ сайхан тоогод олон одоо уралдаан тэмцээн болж байна. Тэр урлагаар нь дүүгэндэг байхгүй юу? Тэрнээс биш ардын урлаг бол яг ардын урлаг бол ард түмэн дотроо байгаа бүгд л одоо улс ардын одоо урлаг ардын авьяастай. Тэгэхэд одоо бид нар жишээлхэд одоо би одоо ингээд Оросд очиод дуулъя гэж бодъё. Тэг орос хэлээрээ ноото хараад тэр өдрөдөөч өдрөд нь хамт ороод ерөөс ялгаа өгөхгүй одоо сайхан тэрийг дуулаад хөлөмж байна. Францд очиод одоо Франц Кармен дуулъя гэж бодъё. Одоо Кармен одоо Францаараа тэр дотор ингээд дуулаад. Тэгэхээр дэлхийн нийтийн одоо энэ нь л одоо гайхалтай одоо сонгогдсон одоо сонгодог одоо энийг өөрчилж болохгүй одоо сонгодог гэдэг юм бол ийм нооттай одоо тэр том зохиолчд урлагийн одоо тэр Моцарт, Бетховен те ингээ бичсэн энэ бүтээлүүдийг шууд одоо хараад мэрэгжлийн одоо ингэж дуулах ёстой. Манай харин сонгодог монголчууд үнэхээр авьяастай. Тэр одоо 400-500 жилийн одоо баг түүхтэй сонгодог урлагийн манайх одоо 40-50 жилд л одоо монголчууд бас хинээс дутахгүй одоо дэлхийд нэрээ гаргаад одоо ингээд сайхан дуулаад залуучууд маань өшөө ингээд сайхан аваад манай фундаментын алдарцуутай алтан одоо урлагийн дуурийн одооч ингээд тавиад өгсөн. Энийг үргэлжлүүлээд ингээд сайхан үе үеэр ингээд сайхан явж байна. Тийш тэгэлгүй яах вэ? Маш сайхан үзүүж тэр одоо хоёрхан уцтай морин хуураараа тэр сайхан уянгалж одоо үнэхээр тэр авьяас бас чадвар манай 10 сарын 22-нд би Бурят одоо аялгаа гэсэн одоо тийм концерт хийсэн л дээ тогсон Улаанбаатар чуулга дээр дандаа Бурят одоо сайхан дуунуудаа одоо Бурятын ардын жүжигчин болсныхаа одоо медальгыг Бурят хүмүүндээ гэх юм уу да одоо хийж одоо Бурят хүмүүндээ талархлаа илэрхийлсэн байгаа юм тий. Тэгээд мөн сүүлд сая 11 сарын 13-нд би Чингис хаан дуурийн Өөлөн ээж дуурийн театртаа Өөлөн ээж дуулсан сая 11 сард. Би бол дуурийн театрт одоо 33 жил одоо дуулж байна л да. Одоо 33 дахь жилдээ 34 дахь жилдээ. Тэгээд 33 жил дуулаад ухаандаа одоо гавьяаныхаа амралт одоо өндөр насныхаа тэтгэврийг сая 100 тогтоосон. Тэгээ одоо бол одоо гэрээгээр гэх юм уу тийм ээ. Одоо хэрэгтэй үедээ очиж одоо сая 11 сард одоо Өөлөн дуулдаг гэдэг шиг. Одоо 3 сард одоо Аида дуурийн Амнарес одоо бас ингээд дуулна. Тэгээ хэрэгтэй үедээ ингээд одоо бас шаардлагатай дөрөвдөө очиод ингээд дуулдаг. Өдөр болгон дуурийн театр руу одоо гүйхгүй одоо ихэнхдээ одоо ингээд багшийн хаажлыг одоо ингээд одоо аюутнуудтайгаа одоо заа харгаад ингээд явж байна. Ер нь бол дуурийн театртаа би бол 30 гаруй голбаа туслах дүрүүдийг бүтээсэн л дээ. Нэрлэх юм бол одоо Вердийн Турбадур дуурийн Азучена гэдэг одоо миний хамгийн одоо дуртай одоо энэ дуурийг бол одоо би Монголд дооч бас дуулсан, Италийн удирдаачтай дуулсан, Америкийн удирдаачтай Оросд Красноярскд дуулсан. Одоо би одоо нэлээд одоо энэ дуурийг болсон. Энэ дууртаа бол их хайртай. Одоо энэ дуурийг одоо бүрэн чадсан гэж хэлэхгүй нэлээд дөхүүлсэн болоо гэж одоо боддог энэ цэгийн юм. Тэгээд мөн Кармен дуурийн одоо Кармени дуурийг одоо дуулсан. Мөн тэгээд одоо Тарвата дуурийн Флора гэж байна. Тэгээд одоо Винзорын овчин авхаа гэдэг Германы театр Николай Оттогийн одоо бас тэр Кет хатагтай дуулсан. Одоо Форги Веси одоо Гершвини тэг Форги Вес гэдэг дуурийн Анна гэдэг одоо манай Америкаас бас одоо ингээд удирдаач нар ирж бас ажиллаж ирсэн. Тэр одоо Аннагийн дуурийг бас дуулж исэн. Тэрэнд одоо бас англиар бид нар бас дуулж байлаа шүү дээ бас тохоо үедээ концертын хэлбэрээр тавьсан байгаа юм. Гэх мэтлэн одоо ингээд олон дүр байна л да. Туслах одоо дүр үггүйч дүрүүд байна. Одоо эрэгтэй хүний дүрийг ч одоо бүтээж байлаа.
жижиг. Ам хоорт би одоо маш их олон бас одоо хоорын одоо масок гэдэг маань ард түмний хэсэг тийм ээ. Одоо хоорын одоо парч хоорт би бол 10 хэдэн жил дууссан юм байгаа. Одоо бидэрт хоолоод одоо би бол эмэгтэй хүний мец сапран одоо бүдүүн талдаа хоолойтой дуучин юм байгаа юм. Одоо ингээд тэр сонгодог одоо ингээд дөрүүд гэж байна штэ. Дөрүүд дээр одоо дөрүүдийг хуваарлцтий. За энэ хоолойг одоо энэ баатар гэдэг одоо энэ дүрийг одоо бүдүүн хоолойтой дуулнаа. За нансалмааг одоо сапран хоолойтой хүн дуулнаа. Одоо сивилийн өсчин аразинаг одоо сапранч дуулж болно, мецч дуулж болно гэсэн тэр одоо ингээ партитур дээр ингээ дүрийн хуваарлалт ингээ гарцсан байдаг. Тэргээр л одоо заагдсан одоо дөрүүдээ найруулагч за энийг та сур зхий. За тэгээд одоо энийг одоо ингээ хийгээд л одоо ингээл тоосоор 30 хэдэн дүүр одоо дуусан байна л да. Ер нь би баг биелүүлсэн шүү. Ер нь одоо энэс илүү одоо шунаад мөрөөдөд яах вэ те. Одоо миний хийх дуртай үг л дээ. Тэ одоо яг бол нэг л одоо сургуулиа төгсөөл одоо сонгодог дуурийн театрт одоо тэгэл хуваарлагдаад ирсэн. Бидний ингээд дуурт найрал дуу баг залуу явахтаа одоо тий хоорт байхаараа одоо хоорын одоо дуучнаа хийж агаад тэгэл одоо тэр дотроосоо одоо жижиг дүүр мөр ингээд хийгээд тэгээд өшөө өссөн дэвжээд бидний үе чинь бас хэцүү бас үе байлаа шүү дээ. Одоо нэг зах зээлийн одоо орж эргэлтгөө буцах манай театр одоо 10-аад хүн үзэгчтэй сууж явах хамаг одоо чадaltaй жүжигчд ингээ 8 чавжаалаа бид нар чинь одоо бүр л одоо яах вэ гэж одоо хүртэл одоо ингээл тэгтэл одоо бас театртаа хайртай явж чадаагүй юм да. Бас ганцхан 8-нд явъя мөнгө өгөө хамт явал гэжсэн хүн байж л байгаа байхгүй манай найз. Тэгэхэд үгүй би өрөнд орчих байх. Би чадахгүй ерөөсөө театраас холдож чадахгүй гэж одоо тэгэж одоо ингээд ажиллаж одоо хөдөлмөрлөд ингээд сайхан одоо театр маань өшөө гоё амьдрал ах бай маань Монгол улс маань ингээд сайхан дэвжээд бид нар одоо ингээд дуртай ингээд уран бүтээлээ хийгээл одоо өдөө одоо мжил одоо ингээд сайхан явж байна. Миний мөрөөдөл одоо ингээд авах ёстой шагнадаа одоо ингээд одоо энэ онд л ихтэл 2-3 одоо шагнад авчлаа штэ. Бурятын арт түмний одоо тэр гавьяатын би 2006 онд авсан. Ардынхаагаа авлаа. Монгол улсын гавьяат арт түмний гавьяат хүртэл бас надад өгсөн шүү дээ. Тэгээ арт түмэн одоо самд бас уулгаар гээд энэ мэтлэнгээр энэс илүү одоо сайхан одоо юм гэж хаа байх вэ? Хүн хөдөлмөрөө өнлөвл зөв сайхан одоо явж сайхан хөдөлмөрлөж тэгээд ингээд мөрөөрөө ингээд сайхан одоо мөрөөдлөө биелүүлэхийн тулд ингээд аажуухан яваад байхад одоо ингээд ухаандаа төр түмэн харддаг юм байна. Хүн одоо мэддэм байна гэдгийг одоо залуу одоо хойч үедээ бас хэлэхэд бас их таатай байна. Одоо миний мөрөөдөл бол одоо ганц одоо багсын маань мөрөөдөл бол нөгөө одоо нэг дуурилд болох Аида дуурийг одоо Амнересийг миний багш. Одоо энэ дуур хоол парт чамд одоо их сайхан одоо тааранда энийг л дуулуулгээд одоо нас барахаа өмнө хүн хүртэл өгдөг байсан. Тэр үед манайх тавигдаагүй байсан юм. Одоо ноднонгоос эхэлж тавигдсан шүү дээ. Тэгээ одоо энэ дээрээ л нэг энийгээ сайхан дуулчвал одоо би тэгээд одоо өөр одоо юу мөрөөдөх вэ? Одоо сайхан шав нарынхаа төлөө хүчин зүтгээл одоо тэгээд ингээ сайхан дуулаад хэрэгтэй үедээ театртаа дуулаад одоо ингээд явж хахад боллоо гэж боддог. Тэгэлгүй яах. Одоо энэ сайхан дуурийн одоо энэ сайхан урлагийн ажил бид нар одоо цаг наргүй одоо гээл те дэмжиж үдийд одоо зэрэгтэй одоо энэ сайхан одоо явахад миний одоо ингээд хагас одоо бүх хавьяаг одоо манай миний хань одоо нар мандах гэж Булгай аймгийн Могод сумын харьяат одоо миний сайхан хань байдаг. Одоо аймгийн арсан цолтой тэгээ бас ингээ хөдөө аж ахуйн мэргэжилтэн олон жил ажилласан. Тэгээ одоо энэ хүн маань л одоо миний одоо хамаг л одоо арын одоо аалав тэгэл бас урлаг одоо би тоглолтод явахтаа хүртэл би одоо аль палаачаа өмсөх ямар байна одоо бүхэл зөвлөгч маань шүү дээ ерөөсөө. За энэ чинь энэ дими энийг өмс бараг л инхэн холгүй одоо тэгэл одоо бараг цаг завгүй одоо гүйж үдий зэрэгт одоо хөргсөн бүх юм ард тал бүх юмыг одоо авч явж одоо намайг үдий зэрэгт одоо энэ алдар цолд одоо хөргсөн өмнө миний хань гэж одоо би маш их багтаж баярлж авдаг. Одоо ханьтай хайртай шүү баярлалаа гэж хэлье. Massage,
За ингээд ирээдүйн хойч маань те одоо бас шинэ одоо 90 одоо сайхан одоо бас нэгдэж штэ те эхэлж जैन тийм ээ манай одоо ийм сайхан үед миний одоо залуу хойч үе одоо энэ шавнаар одоо манай залуу одоо гоцлон дуучид одоо урлагийн одоо энэ сайхан бурхан тэнгэр янжил там бурхан маань биднийг одоо ивэж те одоо өргөж хоолойн одоо сайхан уян гадаг уран бүтээл улам ориглоо одоо манай энэ балетчид одоо манай урлагийнхан дуурийн театрч одоо гадагшаа ингээд явцсан байгаа дандаа ингээд гадаад харилцаа өшөө улам өргөн тэлж одоо манай Монголын одоо сонгодог урлаг одоо дэлхийн одоо игнэнд одоо хүрсэн байна өшөө улам одоо хүрх болтугай одоо төр засаг маань одоо манай те ялангуяа яам одоо урлагийнхаа одоо сонгодог урлагийнхаа одоо энэ алтан сайхан одоо дуучдыг залуу дуучтай маш сайхан одоо ивэж одоо хүндэлж тийм ээ одоо өргөж энэ ар гэрийн амьдралд нь одоо ахуй нөхцөлийг сайжруулж өргөлж одоо сэтгэлийн урам өгч сайхан одоо тэтгэж одоо явбал одоо их сайхан амжилтанд хүрэх байхаа гэж би одоо боддгоо. Тэгээ одоо ингээд Монголынхаа залууст хөдөлмөрлөөрэй. Би өөрөө тэгж л одоо хэлэх дуртай хүн. Хөдөлмөрлөөд байвал одоо хүн ямар ч байсан одоо сайхан одоо ажлын амтанд амьдрал авахгүй бүх юм л одоо ингээл өөдрөг байдгийн шүү. Зөв сайхан яваарай л гэж одоо захимаар байна да. Энэ одоо сайхан луужид маань бас их ирч хүчтэй их сайхан одоо жил байлаа. Ерөөсөө ер нь нийт одоо Монголын ард түмэнд зэгсэн байх. Миний хувьд бол маш сайхан ивэлтэй жил байсан. Одоо тэгээд Монголынхоо ард түмэндээ телевиз үзэгчдтэй нутгийн орныхондоо уул усандаа одоо бүгдээрээ одоо ирэх одоо 13 ондоо одоо могой жилдээ тийм ээ одоо ирч хүчтэй ажлын амжилтаар сайхан сэтгэлээр одоо өөдрөг ухтаж аз жаргалтай сайн сайхан явцгаая. Шинэ оны гал халуун мэндийг хүргье гэж одоо та бүхэндээ ерөөдөө. Хамтаасанд баярлалаа үзэгчдээ. Нотгоёрын нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар энд хүрээд жаргаж байна. Дараагийнхаа дугаараар та бүхэнтэй сонирхолтой зочтой уулзах амлаж байна. Эргээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа үзэгчдээ.